Юмны цаад нарийн утга учирыг өвгд эцсийнхээ мэрэгэн ухаанаар харж бай. Монголчууд бид чинь гэр орнол гэж ярьдаг шүү дээ. Энэ нь Монгол улс орноо бэлэгдэж байгаа гэсэн үг. Гэрийнхээ тооныг нарыг бэлэгдэн дугуй хийж сүлд хиймрэн хэмээн дээдлийн хүн. Тоон хэр том бат бэх байна уу? Тэр хэмжээгээр гэрэлгээгээ орж айлгээр хэмэрлэмдээ харагддаг юм шүү дээ. Тэгвэл өө улс орноор бол ерөнхийлөгч нь гэсэн үг үү? Эвийг эрхэмлдэг хүн ерөнхийлөгч байна гэмээр улс орон тайван алсын хараа айл хэрштэйгэн хандах хандлага найрсаг байх учиртай. Эвтэй айл динэ залгиж эв нэгдэлтэй улс хөгжин дэвжхийн эрэлт. Хүмүүс их сайхан сэтгэлтэй юм а тийм ээ. Айл сайхалтаас эхлээд Монголын ард түмэн бид чинь хиймэр сүлдэн тэргүүндэн залж эвийн хичээн гар гараасаан барин бат бөх тогтох энэ баг нь бас өн юм шүү дээ. Тооно нар гэвэл цацраг юм да. Хэдэн хантай гэр барихаа шалтгаалж гэр орон том жижиг. Түүнтэй адил улсын засаг хэр том харж байна вэ? Тэр хэмжээгээр улс гүрэн том байна. За тэгээд тоонондоо яг таарсан хан байх учиртай. Хана гэдэг бол багнаа, өнөө, тооноо, салхич уурганд найдвартай бат бөх барьж байх чухал эд. Гэрийн хаалга бас даац авдаг. Босог өндөртэй байж гэмээр муу муухайг оруулахгүй. Улс орноор бол ертөнцийн сайн сайхныг шигшин оруулж муу мохог нь оруулахгүй гэсэн үг. Тэгэхээр Монгол Герман эв нэгдэлтэй байж энэ ертөнцид эгнэгт мөнх оршин мандан бадрахын учиртай. Монгол